Монгол улс хойд хөрштэй нэг үнээр тасралтгүй шатхуун нийлүүлэх гэрээтэй. За энэ гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас энгийн АИ92 бензиний үн огт хөдлөхгүй гэж үзэж байна. Харин үнийг нь чөлөөсөн Евро 92 бензиний үн хэлбэлзэж магадгүй байгаа юм. За гэхдээ шатхууны үнийн зөвлөл аж ахуйн нэгжүүдтэй хуралдаж ямар хэлбэлзэл гарахаар байгааг судалж зохицуулна гэдгийг онцоллоо. Мөн аж үйлдвэр Эрдэс баялагын яам Оросын холбооны улстай тогтмол харилцаатай байна. За хойд хөршөөс бензиний нийлүүлэлтийг огт зогсоохгүй, за шатхууны тасалт үүсэхгүй гэдгийг онцолжээ. За энэ онд бол бид нэр бүгд найрамдах хятад ард улсаас бол нефть бүтээгдэхүүн импортлж чадахгүй. Хятад улс маань бол гадагш нь экспортод нефть бүтээгдэхүүн гаргахыг сая бол хориглосон. Тэгэхээр бид нар Оросын холбооны улсаас бол 100% одоо нефть авах ийм одоо нөхцөл байдал нэгдүгээр үүссэн. За Оросын холбооны улс маань бол одоо Евро 5 төрлийн нефть бүтээгдэхүүнээр бол бид нар та нар орсон багтаах саваараа авч болно гэдэг хэлж байгаа. За энгийн 92 дээр бол бид нар бол нэг 60-70 мянган тонныг сардаа хэрэглэдэг. Энийг бол тогтмол аваад ингэ явж байгаа. За дэлхийн нефтийн бүтээгдэхүүний 20 орчим хувь нь Иран улсын Хормузын хоолоогоор дамждаг. За гэтэл энэ хоолойд дайн болж нефть зөөвөрлөж байгаа хөлөг онгоцнуудыг хоёр талаас өнөөсөр байгаа юм а. За үүнтэй холбоотойгоор дэлхийд даяараа шатхууны үнийн хэлбэлзэл үүсч за нөхцөл байдал хүндрээд байна. За өнөөдрийн байдлаар Монгол улс АИ92 бензиний 40 хоног, дизель түлшний 27 хоног, АИ95 бензин 71 хоногийн нөөцтэй, за шингэрүүлсэн түлш буюу газын 34 хоногийн нөөцтэй байна.